эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн 100 хоногт одоо ямар ажлууд хийх юм бэ гэдгээ товчхон хэлцүүлсэн. Улсын хурал дээр улсын хурлын тогтоолын төсөл хэлцэгдэж байгаа. Ямар тогтоол гэхээр эдийн засгийн эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай. Их хурал дээр юу яригдж байгаа гэхээр нэг 20 гаруй зүйлтэй арай жаахан тийм ерөнхий эдийн засгийн эрчимжүүлэх тогтоол барьж байгаа. Энэ болохоор батлагтай байгаа шүү дээ хурал дээр. Өнөөдрөөс явж байгаа. Өчигдөр банга хөрөнд ярьсан. Өнөөдрийн таны хүндрийг харуулах гэж байгаа гэхээр их хурлын тэр тогтоол батлагдаад гараад байна. Улаасаа засгийн газрын иргэн мэдээлсэн учраас тэрнийг мэдж байгаа. За мэдээж их хурлын гишүүдээс бас санал гарна. Тэндээс авах саналууд аваад өнөөдрийн байдлаар би төсөл танилцуулах гэж. Энэ батлагдсан зүйл гэж ойлгож болохгүй. Засаг дээрээс бид оруулж батлаагүй байгаа. Хагасан ихэд оруулаад батлуулчихдаг юм уу? Их хурлын тогтоол өнөөдрийн маргааш батлагдчихвал бид нар хагасанд тэр их хурлын тогтоолоос авах юм даваад энийг нэмээд өргөтгөөд тэгээд энэ тогтоолоор батлаад явчих. Таамаг тааруулах гэдэг энэ ард нэг нээсэн. Энэ ард дээр хоёр хөслөгт байгаа. Уг босоо. Хариуц юу? Хүн хүндий хариуцах гэсэн гэж. Тэр өөр багны нээсэн ширээтэй том болгохын тулд. Тэгэхээр энэ зүгээр жагсаалт биш. Ийм үрдүнд хөрн энерги хийснээр энийг энэ хариуцж ийм хугацаанд хийнэ гэсэн ардтай уран хөслөгтэй. За бид нар эдийн засгийн эрчимжүүлэх нийт 100 хоног уу эцсийн зөвөөр нэлчихэд байна. Товчлоод энэ өсгөлүүдийн нээлүүд. За ингээд энэ удаад 5 төрлийн ажил байна бид эдийн засгийн эрчимжүүлэх чиглэлээр. За эхний ажил нь бол бизнес эрхлэгчдийг дэмжих ажил байна. За тийм. За бизнес эрхлэгчдийг дэмжих гэдэг дээр бид юу хийх гэж байгаа вэ гэхээр манайхын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдаж авах. Тэрнийг бид сурталчлах урамшуулах ажил хийж. Зарим шаардлагагүй гаднаас авж байгаа импортын хэрэглээг багасгах хэдийгээр 100 хоног тэрний ухаантай хэрэглээг бий болгохын чиглэлд бол тодорхой сурталчилгаа урамшуулах ажил хийе. Дараа нь манай хийж байгаа хөлбөрийн залтад дотоодын үйлдвэрлэл дэмжих бүрийн шаардлагатай тоног тохиолдол машин механизмын лизингийн үйлчилгээ. Одоо жишээлх юм бол бид нар боён онгоц худалдаж авсан. Тэр боён онгоцыг бид нар ингээд тал худалдаж байгаа шиг худалдаж авч байгаа шиг шууд мөнгө төлөөд байгаа юм байна. Өөрөөр маш том экскаватор одоо самс өөр ажигчуд байж байгаа. Хөдөө аж ахуйд өчнөн комбайн трактор байна. Тэгэхээр одоо бид өөр шилжих ёстой гэхэлэр эдийн засаг зөв явахын тулд шууд ингэ том юмнуудыг шууд мөнгө төлөөд авдаг биш. Тогтцоог бий болгоод өгөх юм бол түрээсээр авдаг. Одоо өөрөөр хэлбэл 100 сая долларын үнэтэй нэг өнөөдөр авчиад 10 жил магадгүй 15 жил тодорхой хэмжээгээр буцаагаад төлөөд байдаг. Энэ тогтцоо Монгол улсад юус байхгүй. Тэр учраас одоо маш өндөр 20 сая трактор авчил байна, комбайн авчил байна. Аж ахуйн хэмжээ өгөх. Тэр энэ улсын хэмжээ бид нар зохицтой хийгээд энэ дээр бол визингийн үйлчлэгийг явуулгаа гэж. За хөрөнгөний бюджет үйл ажиллагааг явуулдаг. Энэ чухал юм байна. Манай ихэнх юм бол экспортын бүтээгдэхүүн хятад руу гарч байгаа. Хятадаас бид нар бас их импортер их олон явж байгаа. Импортер хятадаас их юм авахар биднэрт юуны хэрэгцээ үүсэх, юуны хэрэгцээ үүсэж. Тэгэхээр төгрөг доллар биш. Төгрөг юун хоёр хоорондоо хөндөг байх энэ манай хийцсэн л да. Явдгийн Монгол байна. Тэгээ тэрнийг нэмэгдэл гэж байгаа. Өшөө нэмэгдэл 20-33 янаар энэ төгрөг юуны спорт хийцэл гэж хэлдэг. Энийг нэмэгдэл яаж. За дараагаар бид тендерийн хуулийг өөрчилгөө. Яаж өөрчлөх гэж байгаа вэ гэхээр бизнес эрхлэгчдийг дэмжих. За энэ барьж байгаа барилга замын чанарыг одоо сайн болгох чиглэлээр тендерийн хуулийг өөрчлөе.
одоо энэ хөвч хамгийн багын санд өгснэг нь дэмждэг гэж байгаа учраас дандаа нэг чанар муутай буруу болоод байна. Энийг бол энэ зөвхөн дотор шийдээ. За энэ 6 дугаар зүйл бол юу болчиход байна. Одоо аж ахуйн хэмжээд нөөцтэй байна. Нэмэгдсэн сертификатын дотор. А бид нар бусад улсуудын туршлагыг судлахаар юу болж байгаа нөхцөлөөр яг эцсийн хэрэглэгч иргэн хөл дэлгүүрт ороод худалдаа холдууд хийгээд нөөтөлж байна. Дараа нь нөөтийг бөөнөрөд тодорхой хувийг нь өөрөө оны эцэд ч юм уу буцааж авдаг юм тогтолцоотой бус жилдээ хөөдөж. Тэр тогтолцоо нэвтрүүлэх гэж байгаа. Тэр нь бол иргэдийн худалдан авалтыг урамшуулдаг нэмэгдсэн сертификатын татварын тогтолцоо бүрдүүлэх ажил. Энэ зарим компани хийгээд эхэлсэн шүү дээ. Дэлгүүрээ тийм ээ. Та манай дэлгүүрээс 40 худалдаж авах юм бол төдөө хөө буцааж өгнө гэдэг шиг та ерөөсөө бүхэл жилийн турш хийсэн худалдан авалт буюу нэмэгдсэн сертификатын татварын чи тодорхой хувь танд өөрт чинь жилийн эцэд буцааж өгнө. Иргэн өөрөө тэр тооцоогоо хийгээд тасалбаруудаа цуглуулдаг юм. Тэгээд тодорхой хэмжээний мөнгө буцааж авдаг. Ингэснээр худалдан авалт урамшуулж байгаа. За энэ нөгөө бидний ярьдаг төрийн хэмжээ аж ахуйн нэгжүүдийн эзэнжүүлэх энэ хөтөлбөрийг одоо ойрхон хэрэглээнгээс сургуулсан дөрвөн мэдээлэл тийм нэг байна. За энэ наадмын зүйл маш чухал. Бизнесийг яаж дэмжих гэж юм гэхээр хэрэгтэй хэрэггүй шаардлагагүй хэл шалгалтыг зогсоо гэж хэлж. Одоо таны битгийн хэрэгтэй хэрэггүй шаардлагаа зогсоо. Харин таны одоо би хэрэгтэй байвал өөдөөс асуу. Бид нар зогсоочихор чи бид юу хийх? Таны аж ахуйн нэгжүүдэд очиод зөвлөж өгөх. Ийм ингэж хийдэг юм. Энэ стандартыг ингэж мөрдөж байна гэдэг дээр илүү зөвлөх шинжтэй нэгжтэй үзээд энэ 100 хоногт аж ахуйн нэгжийг дарамтлсан хэрэггүй юм одоо нэгсэн хэрэггүй хөлт хэрэггүй шаард шалгалтын хийсэн хөдөлгөөн зогсоо гэж. За газрын эдээс хэрэгэлтэнд ороод яа. Энэ одоо их архив болсон асуудал байгаа. Одоо энэ зайсгийн амны тэрэг олон байшин чинь жишээлх юм бол яарамгийн тэрэг олон байшин барих гээд авцсан газрууд бүгдээрээ хэрэгцээ зөрчилтэй. Тэр байшин борлоо хэдийд орон сууцыг жишээ үйлчлэх боломжгүй нэг жишээ хийж. Дээр нь өөр өрхийн орон юм туслан байшингуудын газар байна. За дээр нь гэр хорооллын газрууд байна. Энэ бүх асуудлыг бид нар газар гэдэг юм аа бодитойгоор нь хязгаардаг иргэдэнд оруулдаг юм нэг 100 хоногийн дотор эхлэж өгөө. За бизнес эрхлэгчдэд олгож байгаа үйл ажиллагааны зөвшөөрлийн тул цөөлн тэгээд олголтыг нь бол хялбархан ойлгомжтой. Бид нар нэг англи хэлчээр алгуулдаг one stop гэж нэг одоо цэг гэдэг. Тэрнийг одоо бодиттой хийе гэж. За зээлийн үндэсний даатгалын корпорац бол энэ засгийн газар дээр шийдвэр нь гарцсан энийг одоо бодиттойгоор байгаа. Юу гэхээр ямар нэгэн зээл авах гэхээр ялангуяа одоо жишээ нойдороо гаргаад нойдорын бүтээгдэхүүн гадагшаа зарах гэж байгаа хүний хувьд бол бид нар зээлийн баталгаа хийж өгөх ёстой. Одоо ухаандаа зээл авахд мөнгө өгөхгүй янз бүрийн нөхцөл эсвэл экспортын гаргаж байгаа мөнгө дээр нь энэ компани болоод баталгаа гаргаж өгдөг. Их олон улсад байдаг юм бол энэ бид хийе гэж. За 21 төвийг энэ 100 хоног дээр болоод эдийн засгийг эрчимжүүлэхэд учирч байгаа бэрхшээл саад хүн суртал болохгүй байгаа хаана тэр газраас шууд 11 төврөө хандаж одоо энийг бид нар бол тэрнийг нь 11 төв дээр ирсэн эдийн засгийг хөндрүүлж байгаа хүн суртал болгож байгаа тэр асуудлыг шуурхай шийдэг гэж. За 13-т нөрөө балд эдийн засгийг л болгоо. За одоо манай дээрээс ингээд бүх мөнгө одоо ингээд цаагаар яваад. Тэр энэ хэл тод болгох энэ нөхцөлийг бүрдүүлээ гэж. За хоёр дахь нь бол өөрөөхөн ашигт малтгын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр. За манай төлөвлөгөө зогссон байгаа бид нар хайгуудын лиценз олгохыг хоригдсан байна. Тэгэхээр одоо гацаа явахгүй энэ эдийн засгийн эрчимжүүлэх ажлын хүрээнд бид нар ашигт малтгын хувьд нэмэгдүүлэлт оруулаад бид нар засгийн газар сая хагасан хийж. Тэгээд хайгуудын лицензийг олгохын зөвшөөрөл хайгууд хийхэд хэмжээ тэгээд хөрөнгө оруулалт хийх гэж. За асуултын өмнө одоо маргатай байгаа зарим лицензэн дээр одоо ингээд хууль бусаар өгсөн, хүчингөө болцсон гэдэг ингээд нэг ерөөсөө нэг дуустдаггүй маш олон маргаантай лицензүүд байгаа. Тэгээд тэрний хэд цэгцлээ. Тэрний цэгцлэх юм бол бас тодорхой хэмжээний эдийн засгийн нэмэр болно гэж байгаа. За нийслэлийн экспортыг нэмэгдүүлэх согцоор хэмжээг авъя. Хоёр төлөвлөрөх ерөнхий сайдын өрөөнд нийслэлийн экспортыг нэмэгдүүлэх асуудлаар манай хувийн хөгжлийн манай төрийн хөгжлийн компани цугладаг. Тэгэхээр энэ дээр бид нар нэлээд ажиллаа сар гараа ажиллаад нэлээд олон асуудал шийдсэн. Энийгээ цаашаа өшөө нэмэгдүүлнэ. За алтны projektыг дэмжиж. Яагаад алт гэдэг бол ерөөсөө энэ алтны projektыг дэмжих хууль гаргаснаас хойш бол юу болсон шүү дээ. Манай Монгол банк тушаад алтны хэмжээ нэмэгдсэн. Тэгэхээр одоо цаашаа яаж дэмжих вэ гэдэг дээр ажиллах юм аа.
газрын тус боловсрол хуулбар эхлэн дархан байрны гэсэн тэн байрны гэсэн ингээд бас энийг бол одоо шууд шийдэж эхэллээ гэж. За нөгөө хотод тустай хамтарсан нөөц хийж өгөх үйлдвэрийн ихтгэл ажил эхлэв. 8 сар хавьдаа бид нар шав тавиад эхлэх юм бодолтой байгаа. За энэ бүгдийг бас цаашаа яаж ажиллах гэхээр ерөнхий сайдын дэргэд эдийн засгийг өрчимжүүлэх зүйл гэж байгаа. Тэр зөвлөл болоод 7 хоногт нэг нь хоёр удаа тогтмол хуралдаад ийм нэг асуудлыг ингэ шийдэж байна. Энэ болж энэ болохгүй юм яриа өчиг гэж. За оюу тодорхой хувьд бид нар одоо оюу тодорхой нөгөө Европын компанитай өрөө 9 сарын 31 хүртэл одоо хугацаагийн сонгоод таамрын дотор юугаа хий төслийнхээ санхүүжилтийг хийгээрэй гэдэг ингээд бид хэлсэн байгаа. Бид нар 5-6 сар гэхэд бол тэзүү техник эдийн засгийн үндэслэл боловсруулж өгнө. Тэгээ Монголын тал тэрнийг аваад 9 сар гэхэд цаашаа нэмэлт хөрөнгө оруулалт хийгдэж явчихна гэж. За барилга ажилтнууд бид бичсэн салбар дээр төвчилж чинь. За энэ үйлдвэрлэлийн том төхөөрөмж одоо сайн бид нар уржигдэр нөгөө юунд ажиллаж шүү дээ. 3 цементийн үйлдвэр нэг одоо зис мэдээллийн үйлдвэр, нэг нь одоо барилгын материалын үйлдвэр ажиллаа. Тэгэхээр тэр бол ингээд хэдэн зуун сая долларын үнэтэй том төхөөрөмж орж ирж байна. Тэгээ тэрний айлын нэмэгдсэн талын татвар шууд төлнө гэдэг бол нөгөө үйлдвэр эхлэх байхад их төвхтэй асуудал. Тийм учраас бид нар энийг яах гэж байна вэ? Зөвхөн тэр шиг дээ. Ер нь үйлдвэрлэлийн зорилтоор оруулж ирж байгаа том төхөөрөмжийн хурцлуулалт гал нөөцийн хэлбэрийг яг өнөөдөр орж ирэхэд юуч босоо байхад нь хардаг биш. Бас тодорхой хэмжээгээр босоод эхэлснийхэн дараагаар хуваарлаад авчих тийм эрхтэй зохицуултыг хийе гэж. За нэг экспортын дэмжлэгийн продукт орлох үйлдвэрүүдийг барьж байгуулах гэдэг дээр бол одоо ерөнхий сайдын хувьд 7 хоногт 2 удаа тодорхой төслүүдээр газар дээр нь очиж эсвэл энд очиж сонсноо дэмжинэ. Эх 7 хоногт бид нар жишээлх юм бол Монголд гар утас хийдэг компаниудыг цуглуулаад сонсъё. Ямар байдлаар хийх гэж байгаа хичнээн хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа. Ингээд 7 хоногт 2 удаа ингээд компаниуд ирээд явуулчихна. За дутуу хэрэгцээ үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулах гэдэг нь бол манай хувийн хөгжлийн ингээд мөнгө гаргаад үйлдвэр өрөөд 50% дэш гарцсан. Маш олон газрууд байгаа. Тэгээд бас эдгээр эдийн засгийн байдалтай холбоотойгоор гаднаас авж байгаа санхүүжилт нь удаашрсан, зогссон. Тэрэн дээр бид нар дэмжлэг үзүүлээд гүйцэтгэж. Тэгэхээр бараг 60-70% боссон байгаа. Ийм үйлдвэрийг бол засаг бас дэмжиж ашиглалтанд оруулж байна. Санаас нэг үйлдвэрлэлийн энэ зүгээр жижиг юм шиг сонсогч байгаа биш тийм биш. Энд бол бид нар 200 долларчин төрөнд хөрөнгө тавьсан байгаа. Тэгэхээр энийг бол бодтойгоо нэмэгдүүлээ. За жижиг дунд үйлдвэрийг дэмжихсэн. Одоо 880 төсөл дотор бол жижиг дунд үйлдвэрийн шинжтэй төсөл 550 гаруй байна. 550 гаруй 800-аас чинь 550 гаруй нэг жижиг дунд үйлдвэрийн төслүүд очив. Тэгэхээр бид нар яах гэж байна гэхээр жижиг дунд үйлдвэрийнхээс сан руу Чингис хааны өмнөөс 100 тэрнийг 100 орчим тэрнийг өгч гэж. Тэр нэг 800-д аваарад байсан нэг хэсэг нь бол жижиг дунд болоод тийшээ 500 гаруй явж. За тэгээд үрдсэн 200 гаруй явж байгаа том төслүүд байна. За энэ ч юм байна. Одоо сайн цагдаагийн хувьд гаднаас авчиж гэдэг юм. Тэгэхээр энэ төсвийн нөөд тэр энэ ч ажих нэгжүүд дотоодын бараар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдаа авдаг. Ийм одоо боломжтой болж. За тэр замын хэлбэрүүд ингээд энэ хурдны замын Улаанбаатар хотод бидний нэмжид анхаарч байгаа юм бол 5 сар тогтоогоод туулын голын дагуу хурдны замыг эхлүүлээ. Энэ манай эдийн засгт бас их тийм нэмэр болно гэж үзэж. За орон нутгийн чиглэлд хэмжээ гэж одоо манай дөрөвдүгээр зүйл дээр байна. Нийслэл ангуудад утас хэлээ. Нийслэл дээр утас хэлээ. Нийслэл дээр одоо хамгийн их хаана ямар юм явах вэ гэхээр цэцэг төвгөд байдаг шүү дээ. Цэцэг төвийн төвчний 3 замын үйлдвэр байна. Тэр 3 замын үйлдвэрийг урагшаа гаргаад 4 замын үйлдвэр болгох гэж. За энэ бол манай нийслэл манай иргэдийн одоо хөдөлгөөнд бол одоо том дэмжлэг үзүүлэх юм байгаа. Гэвч нэлээд олон төсөл байгаа. За энэ үед дээр бид нар годомж төслүүдийг бас хэрэгжиж эхлэе гэсэн юм ийм. За 9 аймгийн дулаан станц байхгүй. Тэр 9 аймгийн дулаан станцыг ойр хэвлэл бид нар одоо эхлүүлнэ. Түрүү чиглэл компани шалгагдсан байгаа. Одоо энэ 100 хоногт бид нар ажил эхлүүлнэ. Цаашаа. Хамт. За шинэ 16 сумын төв бид нар мэдж байгаа. Одоо 2 сумын төвөөр шууд ажил эхлэх болсон. Сүүлийн сумын хувьд бид нар
ингээд сүм дээр нэг маш их хэмжээний цагаан удаа сүү зүгдэрдэг. Тэгээд тэр чинь ирээд гашилчдаг. Тэгэхээр тэрнийг гашилгахгүй сүүгээд хөвөлдөр явуулах юм. Сүм дэндээ төвөдөд одоо байгууд яа. Энийг болоод энэ 100 дотор ихлүүлчихээ. За зэрэг ангийнхаа төвийг хатуу уучлалтаа замаар Улаанбаатарт энэ бас энэ 100 дотор ихлээд очино. За гашуусгай шивээ хөрөнгө байгуулалтын олон улсын статустай болгоно. Олон улсын статустай болгож яаж манайд бас эргэлтэн сайж байна. За Монгол орон сууц заримд нэгтлэн заримд нэг хөгжлөд очино. За нэг хамгийн бид нар өргөцсөн орон сууцны даашингуудад орох юм бол 8% биш 7% болгох тэр ажлаа 100%-тай багтааж хийчихье гэж. За төгсгөлийн төлөвлөлд гадаадын хөрөнгө оруулалтыг биднээс нэмэгдүүлмээр байгаа юм. За энэ алтан бодлогын бай замын үүдийн чөлөөт үсэн асуудал хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Өөрийн удирдлагын шин тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй байна. Бидний 40% 60% маргааш байгаа энэ асуудлыг шийдэх. 100 мянган Америк доллараас дээш хөрөнгө оруулалт татж байгаа банк бус санхүүгийн байгууллагын ашигын татварыг нь бол тэгэлчихье. За банкуд гаднаас ингээд хөрөнгө оруулалт татаад ирэхээр хүн дээр татвар нөлөөлдөд байгаа. Тэгэхээр хүн татварыг нь бол бас чөлөөлчихье. За концессор маш их ажил хийгдэн. Энэ жил бид нар бараг одоо танд нэг өдөр Батбаяр сайд мэдээлэл хийсэн байна. 1 тэрбум орчим Америк долларын ажлыг болоод энэ жил концессор хийгдэн. Концессор гэдэг нь бид нар өөрснөө мөнгө гаргах хийх. Тэгэхээр тэр ажлыг одоо эхлүүлчихье. За өчигдөр бид нар хийсэн энэ эдийн засгийн эрчимжүүлэхэд бол зөвхөн уул уурхай яриад байх юм байхгүй. Аялал жуулчлал бас чухал ач холбогдолтой. Ялангуяа энэ нэг бэрхшээл зохион байгуулах гэж байгаа. Энэ ХТБ-ийн энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын сурталчилгааг нэмэгдүүлэн ингэсээр орлого нэмэгдэнэ. За гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалт татах боддог хий. Одоо улсын томоохон санхүүгийн байгууллага за бас зарим улс орнуудад хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалтуудыг хий. Монголд хий шаардлагатай бол гадагшаа яваад хийе. За визүүд очихоор өчигдөр бид ярьсан. Одоо бол манайд $10 визүүд очиж байгаа. Тэрний өдрний 2 жилийн хугацаанд бол 50 хэрэг гэсэн. Энэ 100 хэрэгтээ тодорхой ихлүүлчих. Визүүд очихоор нэг хад нэмэгдүүлчих. За тэгээд гаднаас хөрөнгө оруулж байгаа хүмүүстэй орж гарахт нь визний одоо тааламжтай нөхцөл бүрдүүлэх гэсэн. За энэ нэг 5 дөрвийн энэ дээр бол 50 орчим ажил ингээд хийсэн. Энэ бичсэн зүйл биш төсөл байна. Энэ төсөл маань цаашаа хөрлөө батлагдаад тогтоол гараад ирэхэд тэргээс өшөөмөд нэмэн өшөө санал нэмэн тэгээ засгийн газрын хөрлөө гараад батлагдаад нэгтэй байгууллагаас энэ ажил шууд эхэлнэ эрчимжлээ. Одоо сая уржигдэр өдөр явж үзэхэд бол энэ бол 1 сая мааких амын предметийн 1 сая өшөөний компаниас нь тэр нь бол 240 мянга. Ингээд энэ гурван үйлдвэр ашиглалтанд орчих юм бол Монгол улсад 2,240 мянган тонн цемент бий бол. Энэ жил эдгээр чинь шахаад эргэжлийн эдийг ихэд ашиглалтанд оруулчих гэж байгаа үйлдвэрүүдтэй. Тэгэхээр 2,240 мянган гэдэг нь манай хэрэгцээ бараг хангах үст юм болж байгаа. Дээр нь хөтлөө одоо шинээр ашиглалтанд орж байгаа. Ингэснээрээ бид нар яаж байгаа гэхээр гадагшаагаа гарч байгаа цемент худалдаж авах гэж гарч байгаа маш их хэмжээний долларыг болоод дотоод үйлдвэрлэх боломж олгож байгаа. Тэгэхээр эндээ сая очиод үзэхэд тэр компаниудын тавьж байгаа хүсэлт бид нэг хөрөнгө оруулалтаа хийгээд хувийн хөрөнгө оруулалтыг нэлээд явуулсан 60-80% байна. Хөтөж байгаа дээр нь одоо төр зээл болох боломж байна гэсэн бидний энэ засагт явж шийдээ гэж бодож байгаа. За Айлгтай дэвс газрын хувь хүний байр суурийг хийлээгүй. Ерөнхий сайдын байр суурийг хийсэн. Ямар үйл ажиллагаа буруу харагдаж байгаа гэхээр манай эдийн засгийг өсөж хөгжихэд Айлгтай дэвс газрын явуулж байгаа үйл ажиллагаа маш их саатууд хөгжүүлж байна. Ялангуяа баялаг бүтээж байгаа, юу бүтээй гэж явж байгаа хүмүүсийг одоо тараталтыг барьж авдаг, шоронд хийдэг. Энэ бол одоо манай нэг байж бошгүй зүйл учраас би энэ одоо хэлсэн байгаа. Нөөсөн дээр одоо бид ингэж байгаа нэг хэсгийн одоо
түүхээрээ гаргана. Нөгөө хэсгийн жишээлх юм бол ухаан худгийнхан нэг юм нүүр сугаах үдээр ярьсан шүү дээ. Тэгээд 60 хэсгийн төлөв оруулж угаалгаж гаргая. Ер нь цаашдаа бол болохоор угаах бусад байдлаар боловсруулах юм бол бас одоо нэмээ өгөх шинэ энэ чиглэлээр байж. Цөөнгийн одоо бидний бичиж байгаа 50 орчим за энэ нэмэгдэх байхдаа энэ одоо хэрчимтэй хийснээр таны хэлж байгаа шиг завалтай хаш монд бодгоных ямар ч өсөхгүй тэр нөхцлүүд бол хангагдана. За хамгийн гол нь бол эдийн засгийн өсөлт байна. Эдийн засгийн өсөлт. За инфляци дээр бол бас шууд нэг үзүүлэхгүй. За тактикийн засгийг хил болгоно гэж хэлж байгаа хэрэг таны асууж байгаа шиг тэр ажлууд бол бас хийгдэх ёстой. Одоо өнөөдөр юм байна л да. Манай их хэрэгж байгаа мөнгөний болохоор бэлнээр эргэлдээд тооцоо ордоггүй. Тэр энийг хил болгох ёстой. Хоёрдугаарт нь өнөөдөр хүртэл бий болгосон өмч хөрөнгө нь тухайн хүн дээр бичигдээгүй. Эсвэл одоо багасгсан өнөр бичигдсэн өчнө хэдэн зөрчлүүд байна. Тэгэхээр энийг нэг тод болгоод биччих юм бол Монгол улсын эдийн засагт Монгол улсын эдийн засгийг эрчимжүүлэхэд улс орны одоо хөгжилд бол нэмэгдээ байна. Тэгэхээр энэ чиглэлээр бас хууль дүрм гаргахыг хийнэ. За тэр банк болохоор өнөөдөр мөрдөж байгаа хуулиараа уулзаад Монгол банк шийдэх юм байл. Тэрний нэг шинээр одоо бид нэр шинрүүлээд бидний шийдвэр их үүдэх асуудал байхгүй учраас тэр асуудлыг ороод байна. Салбарын нэг хуулийг нээлттэй. Тэгвэл өнөөдөр хүртэл дандаа төлөөлөгчийн газрын нэгэд явж байгаа. Ямар олон улсын байгууллагууд гэхэл бид олон жил одоо жишээлх юм бол Монгол улс эдийн засгийн их хүнд нөхцөл байхад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын цэргийн босголтын банк гэдэг их олон банкуд дэмжиж тусалж ирсэн л да. Дээр нь Японоос одоо өөрөө бусад улс орнууд бас их дэмжлэг үзүүлж ирсэн. Тэгэхээр тэр үед одоо бид нарт их тусалж дэмжиж ирсэн тэр улс тэрний хэлээр донороор хөндлөгч орнууд одоо бол хамтран ажилладаг тэр улс орнуудтайгаа уулзъя, банк санхүүгийн байгууллагатайгаа уулзаж зөвлөдөө гэсэн. Эдийн засаг гэдэг нь хэлсэн шүү дээ. 100 эзэнтэй биш. Эдийн засгийг эрчимжүүлэх нийт гэсэн үг байна. За энэ өөрийн хувьд бол энэ тодорхой хэмжээгээр бид нар өөрийн хэмжээ дотоодын бүтээгдэхүүн 40% болоод одоо ингээд гаднаас зээл авах нь зогссон шүү дээ. Тэгэхээр энийг бид нар 60% болгоё гэдэг байрсны дээр засгийн газар хэвээрээ байгаа. Бидний энэ хуулийн төслөөс энэ дэмжигдээ гэдэг. Тэгэхээр дахиж энийг ярьж таарна. Энээс гадна зөвхөн гаднаас зээл авах биш. Саяны 100% эрчимжүүлэх төлөвийн дотор гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг гэдэг бас засгийн газар нэлээд анхаарал тавьж шин концессийн ажлын хийлэгчийн бол $1 тэрбум бараад ирэх байхгүй. Тэгэхээр тэр дээр бас онцгой анхаарал тавьж байгаа. За тагнууд ерөнхий газрын дэд дарга ерөнхий сайдын захирамжаар үйлчлэгийг чөлөөлсөн байна. Мэдээ байна. Би өөрөө персонаас хэлсэн байхгүй. Цэрхэн асуудал за. Одоо тоосгоос болоод сайтад байгаа засгаас болоод сайтад байгаа ерөөс байхгүй. Одоо энэ чинь нэг 1700 гаруй орон сууцнд чинь бараг хэдэн 8 гаруй хүний өргөдөл хийсэн байхгүй. Өргөдлөө болохоор нөгөө төөц машинаар авчихсан. Одоо тэгээд нөгөө ирсэн материал нь
зүг бүрээгийн нэгтгэж шалгаж байгаа. Энэ өөрөө нэг хугацаа авч байгаа. Тэгээд одоо энэ хагас бүтэнсээр хийж чадахгүй гэсэн арай чадахгүй дахиад надад явах юм шиг байна. Гэхдээ энэ нэлээд тулгалтаа хийгээд тэр чинь олон тулгын шүү дээ. Энэ хүний игнээс материал нэмний хөдлөө энэ хөдөлгөөнүүд дээр энэ дааны гэдэг. Тэр ажил одоо нэг тэнэг дуусчих байх. Хоёрдугаар бид нэг электрон сугдаа явуулдаг гэж хэлсэн байсан. Хар уургүй хар балгын зүгээр нэг гэдэг шууд нэг телевизээр нэг ордог шүү дээ. Ингээ нэг хана хийж байгаа сугалдаг. Тэгж явуулдаг шийдсэн байгаа. Тэр одоо хэл тод явна. Ямар ч одоо марган байхгүй гэсэн. Нэгдүгээр энэ дөрөв одоо дөрөв тавдагч жилдээ авчсан толгойд байж байгаа. Бүрдэг чиг шугам гол зүйл бол нэгдэг. Тэгтээ сайн нэг ангийнхантай цахим хэрэг хийсэн байдаг. Тэр цахим хэрэг дээр бол дийлэнх нь бол хариуцлага тооцох асуудлыг бол шахсан байна. Тэр би манайс хүн хөөд хүн биш. Гурав дөрөв юм байна. Нэгдүгээр ингээд дахин дөрөвөөр явж байсан шүү дээ. Тэгэхээр тэрнийг ингээд Японоос зээд аваад явах болсон. Тэгэхээр Японоос зээд аваад төр орцож барих хэрэгтэй. Японоос зээд аваад хувийн хөвшил барих хэрэгтэй. Тэгэхээр хувийн хөвшлөөрөө судалгаа хийж байгаа. Тэр нь бас чороо саншин. Чороо дээр бас одоо нэг тодорхой хэмжээний юм барьж болох юм байна. Энэ хэцэд байрлал нэг хувийн хөвшлөж байгаа. Тэр нь энэ дөрмөд нэг газрын тосоо бүрж байгаа тэр газрын хувьд бас жижиг бодчих юм байна гэдэг гурван төслөө хийж байгаа. Эний аль нэгийг эхлүүлээ гэж байгаа юм жий. Болчихоо.